Мөргөлчийн зам. Хайрт хүмүүсээ сэтгэлийн эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг хайр хүмүүс болон төр хугацаагаар байгч та нараас би хичээн гүлэнгуй. 1-р Петр 2:11. Тэд бүгд амлалтуудыг хүлээн авалгүй, харин холоос эдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд хайр хүмүүс хийгээд цөлөгдөхсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотроо нас орсон билээ. Еврэ 11:13. Нарийн хаалгаар ор. Учир нь сүрэл рүү татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөтэлдэг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог. Матай 7:13-14. Суйрлын хот. Энэ дэлхийн цөл газраар хэрэн хэсч яваад би нэгэн агуу өмнө ирэв. Би тийшээ орж унтлаа. Тэгээд нэгэн зүүдлөв. Зүүдэндээ би нэгэн эрийг харав. Ноорхой хувцастай тэрээр гэрээсээ нэлээд холдсон байсан ба гартаа нэгэн ном барьж мөн нуруундаа хүнд ачаа үрсэн харагдаж байв. Намайг харж байхад өнөөхөр номоо дэлгэн уншиж эхлэв. Төдөлгүй тэр уйлж, чичрэв. Эцэстээ биеэ барих тэнхэлгүй болж би одоо яах вэ хэмээн чанга дугаар цөрхрөн уйлж байв. Тэр энэ л дарамттай чигээрээ гэр өдөө яв. Эхнэр болон хүүхдүүддээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ тэрээр сэтгэлийн энэ дарамтаа нуух гэж хамаг чадлаараа л хичээв. Гэвч тэр нь улам бүр нэмэгдсээр байсан тул удаан амаа хамхиад сууж чадсангүй. Цаашид төвчиж байх аргагүй болсон тэрээр эхнэр болон хүүхдүүддээ ярьж эхлэв. Хайртай эхнэр, хайртай өр хүүхдүүд минь ээ. Нуруунд дээр минь дарж байгаа энэ хүнд ачаанаас болж би өгөх нь байна. Ганц үгээрч зогсохгүй. Тэнгэрээс гал бууж бидний амьдарч буй энэ хот үнсэн товрог болно гэдгийг би баттай олж мэдлээ. Тэр өдөр ирэх үед мэдээж та болон би бидний хүүхдүүд бүгд өөхөх болно. Энэ аюулаас аврагдахын тулд бид зүгтах хэрэгтэй байна. Гэр бүлийнхэн нь түүний энэ үгэнд ихэд гайхав. Тэд түүний үгэнд итгэсэндээ биш, харин түүнийг солиорчоо гэж бодсондоо гайхчихв. Унтаж амрал ухаан нь саруул болох байх гэж бодсон тул тэд түүнийг эртхэн оронд нь оруулав. Гэвч дарамт зовлон шөнж бас өдрийн нэгэн адил түүний зовоосон хэвээр л байв. Унтах нь бөөхөл санаа алдаж, уйлсаар шөнөг өнгөрүүлв. Өглөө болмогц гэрийнхэн нь түүний эрхэн унтаж амарсныг нь лавлав. Гэтэл тэр бүр дорд байна гэж хэлээд өнөөх зүйлээ ярьж эхлэв. Гэрийнхэн ч царайгаа бараалгав. Хатуу ширүүн хандах юм бол ухаан орж магадгүй гэж тэд бодов. Тэд түүнийг шоолж нэг үзэж, бас дуугаа өндөрсгөн загамжч үзв. Хүн зүгээр л үл тоосон царай харуулж үзв. Тэр ганцаар өрөөндөө орж суугаад гэр бүлийнхнийгээ өрөвдөн тэдний төлөө залбирч байв. Хүн сэтгэлээ тайвшруулах гэж оролдож байв. Заримдаа тэр хээрээр алхаж, ном уншиж, бас залбирдаг байв. Тэр хэдэн өдрийг ийм байдлаар өнгөрүүлв. Гэтэл би зүүдэндээ зуршлынхаа дагуу хээрээр алхаж, ном уншиж байсан өнөөхөн бас л урдын нэг адил би яавал аврагдах вэ хэмээн шаналн гашхахыг харав. Хаа нэг тийш гүмээр санагдавч хаашаа явахаа үл мэдэн нэг газараа зогссоор байгааг нь би олж харлаа. Гэтэл евангелист нэртэй нэгэн хүн түүнийг чиглээд ирж байгааг би харав. Тэр түүнээс чи юунд уйлав вэ хэмээн асууж байгаа нь харагдав. Тэгэхэд тэр эрхмээ гарт минь байгаа номноос харах юм бол би өөхөх ялтай хүн юм байна. Өгснийхаа дараа бас шүүгдэх юм байна. Гэтэл би өхмээргүй, бас шүүгдмээргүй байгаад бол одоо яах вэ гэв. Энэ ертөнц дээрх амьдрал олон янзын бэрхшээлээр дүүрэн атал. Та яагаад өхмээргүй байна вэ гэж евангелист асуухад нөгөө хүн өгсөн ч гэсэн нуруунд дээрх хүнд ачаа минь намайг булчнаас илүү гүн газар руу чирч аваачихвыг тэгээд би там тунахыг гэж айж байна. Эрхмээ. Хоригдохыг ч дааж төвчиж чадахгүй миний бие шүүгдэж түүний дараа эрэх цаазын ялыг хэрхэн давж дийлж чадах вэ? Ийм зүйлийг бодохоор би уйлж байна гэлээ. Тэгэхэд евангелист тийм юм бол чи яагаад энэ зүгээр зогссоор байгаа юм бэ гэв. Нөгөө хүн би хаашаа явах ёстойгоо мэдэхгүй байна гэхэд евангелист түнд эрэх уур хилэнгээс зүгт гэсэн бичгтээ нэгэн хуйлмал бичгийг өгөв. Хуйлмал бичгийг уншаад өнөөхөн евангелист руу нухацтай гарч хаашаа зүгтэх вэ гэж асуув. Евангелист хуруугаараа өргөн тал руу заагаад тэнд байгаа нарийн хаалгыг харж байна уу гэж асуув. Харагдахгүй байна гэж өнөөхөн хариулав.
Тэгвэл тэндээс гэрэлтэж буй гэрлийг харж байна уу гэж евангелист асуув. Харагдаж байх шиг байна гэж өнөөх хүн хариулав. Евангелист түүнд тэр гэрлийг нүц халгалгүйгээр чиглээд яв. Тэгвэл та хаалгыг харах болно. Хаалгыг тогшоорой. Тэнд байгаа хүн юу хийх ёстойг ч танд хэлж өгөх болно гэв. Тэр даруй өнөөх хүн цаашгүй би зүүдэндээ харав. Өнөөх хүн гүйсээр гэрээсээ бүр олдохын даваан дээр эхнэр болон хүүхдүүд нь гэртээ эргээд ирээч хэмээн хашгирав. Гэвч өнөөх хүн хоёр гараараа чихээ таглан цааш гүйсэн чигээрээ ам мөнхийн ам хэмээн хашгирч байв. Нэг ч удаа эргэж харалгүйгээр тэр тал руу зүгтэн одов. Түүнийг харахаар хөшөөдөн ч гарч ирэв. Түүнийг гүйж байгааг харсан зарим нь шоолж, зарим нь сүрдүүлж, зарим нь эргээд ирээч хэмээн хашгирч байв. Тэдний дундаас хоёр нь түүнийг хүчээрч болтугай буцааж авчирхаар шийдэв. Тэр хоёр хүний нэгийг нь зөрүүд, нөгөөг нь туйлбаргүй гэдэг байв. Энэ хооронд өнөөх хүн тэднээс нэлээд холдсон байсан боловч зөрүүд ба туйлбаргүй хоёр түүнийг хөөж гүйцэхээр шийдсэн байв. Хэсэг хугацааны дараа тэд түүнийг гүйцэж очив. Тэгтэл өнөөх хүн "Хөршүүдээ, та нар яах гэж ирэв?" гэж асуув. Тэд "Чамайг ятгаж гэрт чинь буцаахаар ирлээ" гэв. Тэгтэл өнөөх хүн "Яасан ч болохгүй. Та нарын амьдарч байгаа хот бол сүйрлийн хот. Хэдийгээр миний төрсөн нутаг байлаач сүйрч дуусах хот руу би буцаж очихгүй. Бид нэгэнтэй л хүн. Гэхдээ тэнд амьдарч байгаад өгөх юм бол булчнаас хүн газар мөнх галаар шатах ёроолгүй нөхөнд унах болно. Тиймээс та нар ч олон юм бодоод байлгүй надтай хамт яв." Гэхэд "Юу?" гэж зөрүүд хэлээд "Бид найз нөхөд 5 дахьтай амьдралаа ардаа орхиод явах хэрэггүй" гэв. "Тийм ээ" гэж Кристиан хэлв. Түүний нэрийг Кристиан гэдэг байжээ. "Бидэнд ингэх шалтгаан бий. Чиний орхих гэж байгаа тэдгээр зүйл чинь бидний хайж байгаа баяр баясгалантай харьцуулах юм бол дэндүү өчүүхэн зүйл юм. Хэрвээ чи надтай хамт явах юм бол миний идэх баяр жаргалыг чи ч бас яг адилхан идэх болно. Учир нь бидний очих гэж байгаа тэр газарт бүх зүйл элбэг бөгөөд хичнээн хэрэгэлсэн ч үлдэнэ. Хамт явъя. Тэгээд миний үг үнэн болохыг хараарай" гэв. Тэгэхэд зөрүүд "Энэ дэлхийн бүх зүйлээ орхин байж олж авах гэж хайж байгаа зүйл чинь тэгээд юу юм бэ?" гэж асуув. Кристиан хариулна. "Би хизээч ялзарч муудахгүй, бүдгэрхгүй, тэнгэрт хадгалагдаж үлдэх өвийг хайж байна. Хичээнгүйлэн хайсан хүмүүст товлсон цагт нь өгөгдөх тэр өв. Чи мэдхийг хүсэж байгаа бол энэ номыг уншаарай" гэв. Тэгэхэд зөрүүд "Шал утгагүй юу? Наад намаа хай. Чи бидэнтэй хамт буцах нь үгүй юу?" хэмээн уурлав. Тэгэхэд Кристиан "Үгүй, би буцахгүй. Би анжсан дээр нэгэнтэй гараа тавьсан" гэлээ. "За, туйлбаргүй. Хөрш минь буцацгаая" гэж зөрүүд хэлээд түүнийг орхи толгойд нь галзуу бодол төрсөн нь бол мэрэгэн зөвлөгөө өгөх 7 хүн байсан ч зөвхөн өөрийнхөө нүдэнд мэрэгэн харагддаг тэнэгүүд олон байдгаас цааш гэлээ. Харин туйлбаргүй. Түүнийг бүүд оромжил гэж хэлээд Кристианы хэлсэн нь үнэн, бас түүний хайж байгаа зүйл бидэнд байгаас хавьгүй дээр байж болно. Би түүнтэй хамт явах саналтай байна гэлээ. Зөрүүд "Юу гинэ? Бас нэг тэнэгтэй болжээ. Миний үгэнд ороод гэртээ харъя. Ийм тэнэг хүн чамайг хаашаа дагуулахыг хэн мэдэх вэ? Харъя, буцъя. Жаахан ухаантай байж үз" гэлээ. Тэгэхэд Кристиан "Туйлбаргүй. Хөрш минь надтай хамт яв. Тэгвэл бид миний ярьсныг хүлээн авах болно. Түүнээс гадна үгээр илэрхийлэх аргагүй. Олон өрөөлүүдийг хүртэх болно. Миний үгэнд итгэхгүй байгаа бол энэ номыг уншаад үз. Энэ номод бичигдсэн үнэн нь үүнийг бичсэн нэгний цусаар нотлогдсон болохыг чи өөрөө харах болно" гэлээ. Туйлбаргүй. "За хөрш, зөрүүд минь ээ. Би энэ сайн хүнтэй хамт явж түүнтэй адилхан хувь тавиланд өөрийгөө даатгана. Гэхдээ Кристиан хөрш минь, чи тэр гайхамшигтай газарт хүрэх замыг үнэхээр мэдэх үү?" гэлээ. Кристиан "Евангелист гэдэг хүн надад явах замыг харуулсан. Тэртээд харагдаж байгаа жижиг хаалга хүртэл явж очих юм бол цааш аль замаар явах ёстойг хэлж өгөх болно. За тэгвэл явцгаая" гэж туйлбаргүй хэлээд тэд хамтдаа явцгаав. Харин зөрүүд "Би л буцлаа. Төөрөлдсөн ийм тэнэг хүмүүстэй хамт явж чадахгүй" гэд буцав. Тэгээд би зүүдэндээ зөрүүд буцаж, харин Кристиан туйлбаргүй хоёр хамтдаа ярилцсаар жижиг хаалгыг чиглэн явахыг харлаа. Кристиан "Туйлбаргүй, анд минь. Надтай хамт явах болсонд чинь би их баяртай байна"
Нүдэнд харагдахгүй байгаач бодит аимшигын хүчийг зөрүүд хэрвээ миний нэг адил мэдэрч байсан бол тийм ч амархан буцахгүй байх байсан гэхэд туйлбаргүй. Кристиан надад хэлээч тэдгээр гайхамшигтай зүйлийн талаар бас би тэдгээрээс хэрхэн таашаал авах тухай ярьж өгөөч гэлээ. Үгээр илэрхийлэхээс илүү сэтгэлдээ тунгааж бодох нь миний хувьд илүү амар. Гэхдээ чи мэдхийг хүсэж байгаа учраас би энэ номноос чамд харуулж өгье хэмээн Кристиан хэлэхэд энэ номд бичигдсэн үгс үнэхээр үнэн гэж чи бодож байна уу гэж туйлбаргүй асуув. Тэглүү яах вэ? Энэ бол туйлын үнэн. Учир нь үүнийг худал хэлэх боломжгүй нэгэн бичсэн юм гэж Кристиан хариулав. Чиний яриад байсан сүр жавхлантай зүйлс гэж яг юу вэ гэж туйлбаргүй асуухад Кристиан мөн хаанчлал гэж бий бөгөөд бидэнд өгөгдөх мөн хамаар бид тэнд мөнхөд амьдрах болно гэж хариулав. Өөр бас юу байх вэ гэж туйлбаргүй асуув. Кристиан бидэнд алдрын титэм өгөгдөх бөгөөд мөн нар мэд гэрэлцэн дээл өмсгөгдөх болно гэрлээ. Ямар гайхалтай вэ гэж хашгираад туйлбаргүй. Тэгээд бас өөр юу байх вэ гэж нэмж асуув. Тэнд дахин ойлгох үгүй, гашуудах үгүй. Учир нь тэр газрын захирагч нэг нь өөрөө бидний бүх нулимсыг арчих болно гэж Кристиан хариулав. Туйлбаргүй. Тэнд өөр ямар хүмүүс хамт байх вэ гэхэд Кристиан бид тэнд нүд гэлбэм гайхамшигтай тэнгэрч нартай хамт байх болно. Тэнд бас чи биднээс өмнө тэр газарт очсон хэдэн 10,000 хүмүүстэй уулзах болно. Тэд бүгд хайраар дүүрэн ариун хүмүүс бөгөөд Бурхнаар хүлээмжшөөрөгдөж түүний оршихуйд зогсдог. Нэг үгээр хэлбэл бид тэнд алтан титэмтэй, алтан ятгатай, Бурхнаар золин авагдсан хүмүүстэй амьдрах болно. Тэнд мөн бид аврагчид итгэж, хайрлсныхаа төлөө тас татуулж, гал шатаагдаж, араатанд идэгдэж, далайд живж өгсөн хүмүүсийг харах бөгөөд тэд төгс биеийг өмсөж, өгшгүй мөнхөр хувцалсан байх болно гэж ярьлаа. Туйлбаргүй. Сонсоход л зүрх догдолж байна. Гэхдээ тэдгээр нь бидэнд яаж эдлэгээ өгөх вэ? Бас тэдгээрийг бид хэрхэн олж авах вэ хэмээн асуув. Кристиан тэр улсын захирагч номондоо энэ тухай бичгтээ бид авахыг хүсгэл юм бол тэр зүгээр л өгөх болно гэсэн юм гэлээ. Тэгэхэд туйлбаргүй. Анд минь эдгээрийг сонсоход надад маш сайхан байна. Тийшээ хурдан явцгаая гэв. Тэгэхэд Кристиан нуруунд дээр минь байгаа энэ ачаанаас болж би хурдан явж чадахгүй байна гэж хариулав. Цохирлын намаг. Яриагаа дуусгах үедээ тэд талын дунд байсан намагт тулж ирсэн байгааг би зүүдэндээ харлаа. Тэд анхааралгүй байснаасаа болж гинэт намаг руу унав. Намгийн нэрийг цохирл гэдэг байжээ. Бүх биеийн шавраар хужигдсан тэд хэсэг хугацааны турш намгаас гарах гэж тэмцэв. Нуруунд дээрх ачаанаасаа болж Кристиан доош шигдэж эхлэв. Тэгтэл туйлбаргүй хашгиран "Хөөе, Кристиан, бид одоо хаана байна вэ?" гэж асуув. Кристиан яг үннийг хэлэхэд би мэдэхгүй байна гэлээ. Энэ үгэнд нь уурлаж гомдсон туйлбаргүй. Чиний нөгөө яриад байсан аз жаргал чинь энэ үү? Аялал дөнгөж эхэлж байхад ийм зүйл тохиолдож байгаа юм чинь төгсөл хүртэл ер нь юу тохиох бол? Хэрвээ бид эндээс амьд гардаг юм бол тэр сайхан газар руугаа чи ганцаараа яваарай гэж хашгирав. Цохиртлоо тэмцсэний эцэст туйлбаргүй намгийн гэртээ хамгийн ойр байдаг эргээс гарч ирэв. Тэр гэртээ харж Кристиан түүнийг дахин харсангүй. Ингээд Кристиан цохирлын намагт чигдсэн чигээрээ ганцаараа үлдэв. Гэвч тэр намгийн өөрийнхөө гэрээс хамгийн аслагдсан хэсэг буюу жижиг хаалга руу хамгийн ойрхон эрг рүү тэмүүлсээр л байв. Нуруунд дээрх хүнд ачаанаасаа болоод тэр намгаас гарч чадахгүй байв. Дараа нь би зүүдэндээ тусламж нэртэй нэгэн эр түүн дээр ирээд юу хийж байгааг нь асуухыг харав. Кристиан "Эрхмээ, эрх уур хилэнгээс зүгтахын тулд энэ замаар орж тэртээд харагдаж байгаа жижиг хаалгыг чиглэн яваарай" гэж евангелист гэдэг хүн надад зааж өгсөн юм. Түүний хэлсний дагуу би явж байгаад энэ намагт унчглаа гэж хариулав. Тусламж. Гэхдээ чи энд байгаа гишгүүрүүдийг яагаад хараагүй юм бэ гэж асуухад Кристиан "Би яарч байсан тул харалгүй унчглаа" гэж хариулав. "Гараа наашиг" гэж тусламжийг хэлэхэд Кристиан гараа сунгав. Тэд түүнийг шавраас татан хуурай газар дээр гаргаад аяллаа цааш үргэлжлүүлгэв.
Тэгэхэд Кристиан эргэж хараад тусламжаас ингэж асуув. Эрхмээ, Сүрлийн хотоос зүгтэн гарч жижиг хаалгыг чиглэн явах яг тэр зам дээр байгаа энэ намгийг тийшээ явж буй мөргөлчдийн аюулгүй байдлын төлөө яагаад засаж болоогүй юм бэ? Тэгэхэд тусламж Кристианд ингэж тайлбарлав. Энэ намаг бол засах боломжгүй газар. Нүглийн төлөөх ялтай хүмүүсийн бие наалдсан хог хаягдал, тоос шороо, байнга иш урсан орж ирж байдаг учраас энэ газрыг цөхрлийн намаг гэж нэрлэдэг юм. Гэмтэй хүн өөрийнхөө гэм нүглийг ойлгож, ухаарах үед түүний сүнсэнд төрөх зүсэн бүрийн айдас, эргэлзээ, цөхрөл зэрэг нь энэхүү намаг руу урсан орж ирдэг учраас энэ газар бохир намаг хэвээрээ байхаас өөр аргагүй. Тусламж мөн цаашаа үргэлжлүүлэн ярив. Энэ газрыг бохир намаг чигээр нь үлдээхийг Бурхан хүсээгүй. Бурханы зааврын дагуу түүний ажилчид эрт үеэс энэ намгийг дүүргэж хатаах ажилд хүчин зүтгэсээр ирсэн. Тийм ээ, миний мэдж байгаагаар үүнийг засахад туслахын тулд хааны эрх мэдэл бүхий газруудаас олон сая сайн зааварчилгаануудыг цуглуулan өвөл зөнгөө авчирч засаж үзсэн. Тэд намгийг хатаах хамгийн сайн материалуудыг хэрэглэж үзсэн. Тэд хийж чадах бүхнээ хийсэн боловч энэ газар цөхрлийн намаг хэвээрээ байгаа бөгөөд цаашид ч хэвээрээ байх болно. Тэр цааш нь мөн үргэлжлүүлэн үнэхээр хууль тогтоогчийн заавраар энэ намаг дундуур бат бөх гишгүүрүүдийг тавьсан боловч намаг өөрөөсөө маш их бохирыг гадагшлуулдаг учраас гишгүүрүүдийг далдалчихдаг тул ялгаж харахад хэцүү болдог. Ялгаж харсан ч гэсэн толгой эргэж хазгай гიშгэн шавартундаг гэлээ. Энэ үед тойлборгүй хэдийн гэртээ явж очсныг би зүүдэндээ харлаа. Өршүүд нь түүнийг харахаар эрцгээсэн байв. Өршүүдийнхэн зарим нь түүнийг эргэн ирдэг ухаантай хүн гэж магтаж байхад харин зарим нь түүнийг Кристианыг дагаж байж аюул унахаа шахсан тэнэг гэж тохуурхаж байв. Мөн зарим нь түүнийг хулчгараар нь дуудаж эхлүүлсэн хэрнээ багахан бэрхшээлээс болоод буугаад өгчгөр сул дорой байх гэж хэмээн шоолж байв. Үүнээс болж тойлборгүй өршүүдийнхээ өмнө толгой гудаалган зогсож байв. Гэвч төдөлгүй тэр зориг орж өршүүдийнхээ хамт Кристианыг шоолон ярьж эхлэв. ертөнцийн мэрэгэн ухаан. Кристиан ганцаараа цааш явж байгаад холоос ирж яваа нэгнийг олж харав. Тэр хүн улам бүр ойртсоор нүүр тулав. Түүнтэй ингэж таарсан хүний нэрийг ертөнцийн мэрэгэн ухаан гэх ажээ. Тэрээр Кристианы гарч явсан Сүрлийн хоттой ойрхон байдаг. Энэ насны амьдрах ухаан гихч асар том хотод амьдардаг нэгэн ажээ. Тэр хүн Кристиантай уулзахаас өмнө түүний талаар сонссон байв. Учир нь төрсөн нутаг болох Сүрлийн хотоо орхиж явсан Кристианы тухай яриа. Уг хотод төдийгүй бусад нутгуудаар ч яригдж байжээ. Алхаа гიშгэн маш хүнд бас санаа алдан гиншиж байгааг нь ажиглаж хараад энэ өнөөх Кристиан байх нь хэмээн мэдсэн тэрээр түүнээс яриа өдөв. Хүнд ачаа үүрсэн мэт харагдах юм чи хаашаа явж байна вэ гэж ертөнцийн мэрэгэн ухаан асуухад Кристиан хүнд ачаа үүрсэн мэт харагдах юм гинэ. Би үнэхээр өрөвдөлттэй нэгэн байна. Хаашаа явж байгааг минь асууснаас хойш хариулъя. Эрхмээ тэртээд харагдах жижиг хаалга руу явж байна. Тэр хаалган дээр явж очих юм бол энэ хүнд ачаанаас хэрхэн ангижрахыг зааж өгөх хүн бий гэдгийг сонсоод тийш явж байна. ертөнцийн мэрэгэн ухаан. Эхнэр хүүхэд байхгүй юм уу гэж асуухад Кристиан яагаад байхгүй гэж байгаа. Гэхдээ энэ хүнд ачаанаас болоод эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байхын сайхныг мэдрэхэ болсон. Одоо бүр энэ ачаанаас болоод эхнэр хүүхдүүдийн талаар бодохч сэхээгүй болсон. ертөнцийн мэрэгэн ухаан. Хэрвээ би чамд нэгэн сайн зөвлөгөө өгвөл чи авах уу гэхэд Кристиан хэрвээ сайн зөвлөгөө бол би авна. Надад сайн зөвлөгөө хэрэгтэй байна гэв. Тэгэхэд ертөнцийн мэрэгэн ухаан. За тэгвэл би чамд зөвлөгөө өгье. Чи нуруунд дээрх ачаанаас аль болох түргэн ангижраарай. Учир нь чи энэ ачаанаас ангижрахаас нааш сэтгэлдээ хизээч амар амгалан баяр хөөргийг олж авч чадахгүй гэв. Кристиан би өөрөө ч энэ хүнд ачаанаас ангижрахыг маш их хүсэж байгаа боловч өөрийн хүчээр чадахгүй байна. Манай нутагт ч энэ ачаанаас минь салгаж өгч чадах хүн нэг ч олдоогүй. Тиймээс л танд хэлсэнчлэн
би энэ ачаанаасаа ангижрах гэж энэ замаар явж байна гэлээ. Тэгэхэд ертөнцийн мэрэгэн ухаан энэ замаар явбал ачаанаасаа ангижирч чадна гэж хэн чамд хэлэв гэж асуув. Кристиан маш эрхэм хүндтэй хүн гэж харагдахаар нэгэн эрхмээс сонссон юм. Тэр хүний нэрийг евангелист гэж байсан шиг санагдаж байна гэлээ. Тэгэхэд ертөнцийн мэрэгэн ухаан түүний зөвлөгөөг хараад идэсэй гэмээр байна. Үүнээс илүү аюултай, зовлонтой арга гэж дэлхийн хаач байхгүй. Хэрвээ чи тэр хүний зөвлөсөн энэ замаар явсаар байвал зовлон, аюул учирсаар л байх болно. Би тань тэр чигтээ шавар шавхаа болсноос харахад чи аль хэдийн ийм асуудалтай тулгарсан гэдэг чинь харагдаж байна. Гэхдээ энэ цөхрлийн намаг бол энэ аюултай замаар явж байгаа хүмүүс учирдаг уй гашууны зөвхөн эхлэл нь юм. Би чамаас арай ахмад учраас чи миний үгийг анхааралтай сонс. Энэ нарийн замаар яваад байвал доройтол, өвчин, өсвөлэн, аюул, илд, арслан, луу, харанхуйтай тулгарх нь гарцаагүй. Нэг үгээр хэлбэл чи үхэлтэй тулах болно. Энэ бол олон хүмүүсийн гэрчлэлээр батлагдсан үнэн. Анх удаа уулзаж байгаа харь хүний үгэнд өөрийнхөө хувь тавилан даатгах хэрэг юу байна гэлээ. Кристиан тийм бишээ эрхмээ. Таны саяны хэлсэн аюул занал хэллээс илүү нуруунд дээр байгаа ачаа минь намайг илүү аимшигтай бас зовлонтой болгож байна. Эцэст нь энэ ачаанаас л ангижирч байвал замд учрах ямар ч аюул зовлонгоос айхцуул алга гэлээ. Тэгэхэд ертөнцийн мэрэгэн ухаан ер нь анх яаж байгаад ийм ачааг үүрэх болов гэж асуухад Кристиан гарт манд байгаа энэ намыг уншсанаас хойш гэж хариулв. ертөнцийн мэрэгэн ухаан тиймч байх гэж бодож байсан юм. Бүхэл мөхөс буурай хүмүүсийн ундаг занганд чийч бас унжээ. Тэд хэрээс хэтэрсэн зүйл санаа зовсоор байгаад тантай адилхан ийм төөрөгдөлд унсан байдаг. Оюун санаа нь төөрөлдсөн тэд өөрсдөө ч мэдэхгүй тэр зүйлээ олж авах гэж аюултай замаар явдаг гэлээ. Тэгэхэд нь Кристиан би юуны төлөө явж байгаагаа сайн мэдж байгаа. Би нуруунд дээрх ачаанаасаа ангижрахын тулд л явж байна гэв. ертөнцийн мэрэгэн ухаан ачаагаа хөнгөлмөр байна гэх хэрнээ илт аюулд өртөх эрсдэлтэй ийм замаар явж байгаа нь ямар учиртай юм бэ? Миний үгийг анхааралтай сонсох хүсэл байвал би чамд зөвлөгөө өгье. Энэ бүх аюултай тулгаралгүйгээр хүсснээ хэрхэн олж авах аргыг би чамд зааж өгч чадна. Миний заах замаар явах юм бол чи амар тайван, анд нөхөд, аз жаргалыг олж авна гэж мэд хэмэв. Тэгэхэд Кристиан эрхмээ тэр нуусаа надад хурдан дэлгээч гэж говь. ертөнцийн мэрэгэн ухаан ингэж ярив. Ёс суртахуун хэмээх хотод хууль ёсны гэдэг нэртэй нэгэн эрхэм амьдардаг юм. Тэр бол маш ухаалаг, нэр хүндтэй, бас чам шиг дарамтад орсон хүмүүсийг чөлөөлж өгөх чадвартай хүн. Тийм ээ, миний мэдж байгаагаар тэр ингэж хүнийг ачаанаас нь салгаж өгөх сайн үйлсийг олонтоо хийсэн. Түүгээрч зогсохгүй ачаанаасаа болж сэтгэл зүйн хүнд дарамтанд орсон хүмүүсийг эмчлэх чадвартай хүн. Чи тэр хүн рүү явж оч. Чи даруй тусламж авах болно. Тэдний гэр эндээс нэг бээрч хүрэхгүй газарт бий. Хэрвээ тэр өөрөө гэртээ байхгүй бол хүү ёс зүй гэж сайхан залуу бий. Тэр ч бас эцгээсээ дутхааргүй чадвартай тул чамд тусалж чадна. Ачаагаа хөнгөлөөснийхээ дараа хэрв чи сүүрлийн хот руугаа эргэж очихыг хүсэхгүй бол би чамайг бүү яв гэж зөвлөх байна. Чи эхнэр хүүхдүүдэд дуудаж авчраад хамт амьдарч болно. Ёс суртахуун хотод боломжийн үн төлөөд амьдарч болох сул байр сав олон бий. Энэ хотод амьдрах өртгөнч баг бөгөөд хүмүүс нь итгэж болохоор бас хөгжилтэй хүмүүс тул чи сайхан амьдрах болно гэдэгт би итгэлтэй байна гэв. Энэ үед Кристиан төрхөн зуур эргэлзэв. Хэрвээ энэ хүний ярьж байгаа нь үнэн бол түүний зөвлөгөөг дагах нь ухаалаг хэрэг гэж тэр дүгнэв. Тэгээд Кристиан эрхмээ тэр шудрах хүний гэрт хүргэх зам аль вэ гэж асуув. Чи тэр толгодыг харж байна уу гэж ертөнцийн мэрэгэн ухаан асуув. Тийм ээ, маш сайн харж байна гэж Кристиан хариулав. Чи тэр толгодыг даваарай. Толгодыг даваад хамгийн ихний байшин тэдний гэр мөн. Тэгээд би зүүдэндээ Кристиан нарийн замаасаа эргэж ноён хууль ёсныгоос тусламж авахар түүний гэр өөд явахыг харав. Гэтэл харагтун толгодын ойрхон очтол тэр нь маш өндөр байсан бөгөөд толгой дээр унаад ирэхвийг гэхээр маш том хад чулуунууд замд байв. Үүнийг харсан Кристиан цааш явхаас айв. Мөн толгодоос галын дүл гарч байсан учраас
амьдараа шатахвэ хэмээн Кристиан айдас автав. Тэр яахаа мэдэхгүй зогсов. Одоо ачаан түүнд урдынхаасаа бүр илүү хүнд санагдаж байв. Тэр айснаасаа болж чичиржээ. Тэрээр одоо ертөнцийн мэрэгэн ухааны зөвлөгөө дагсандаа маш их харамсаж эхлэв. Яг тэр мөчид евангелист өөртөө нь уулзахаар ирж явааг тэр харав. Түүний харсан тэрээр ичсэндээ нүүр нь улайв. Евангелист түүн рүү дөхөж ирээд нухацтай ширүүн харсаар түүнтэй ярив. Чи энд юу хийж байгаа юм бэ, Кристиан? Кристиан юу гэж хэлэхээ мэдэхгүй түүний өмнө дуугэл зогсов. Сөөрлийн хотын гадаа уйлаа зогсож байсан хүн чи биш гэж юу? Гэж евангелист асуув. Тийм ээ эрхмээ. Би тэр хүн гэж Кристиан хариулав. Би чамайг нарийн хаалга руу хөдлөх зам руу чиглүүлээгүй билүү гэж евангелист асуув. Тэгсэн эрхмээ гэж Кристиан хариулав. Таны замаас чинь юу ийм хурдан эргүүл вэ гэж евангелист хэлээд та нарийн замаас гарчээ гэв. Тэгээд Кристиан ярьж эхлэв. Цөхрлийн намгаас гарч ирснийхээ дараа би нэгэн хүнтэй тааралдсан юм. Тэр Ёсортхун нэртэй хотод хурч очвол ачаанаас минь салгаж өгөх хүнтэй уулзна гэж намайг ятгсан юм хэмээн тайлбарлав. Тэр ямар шохон хүн байсан бэ гэж евангелист асуув. Тэр их хайтай тогтой хүн шиг байсан гэд нарийн замаас гарч явахыг ятхан тэр надтай их удаан ярилцсан. Гэхдээ энэ хүртэл явж ирээд толгодын орой өд хартал маш том хад чулуу толгой дээрээс өнгөж байгааг хараад замаар явж байх үед толгой дээрээс унчих вэ хэмээн айсандаа гинэт зогссон юм гэж Кристиан ярив. Тэр эрхэм өөр юу ярьсан бэ гэж евангелист асуув. Тэр миний хаашаа явж байгааг асуусан. Тэгээд би хариулсан гэж Кристиан хэлэхэд тэгэхэд тэр юу хэлсэн бэ гэж евангелист асуув. Тэр надаас гэр бүлтэй юу гэж асуухт нь би тийм гэж хариулсан. Бас нуруунд дээрх хүнд ачаанаасаа болоод би цаашид тэдэнтэй жаргалтай байж чадахгүй болсноо хэлсэн гэж хариулав. Тэгэхэд тэр юу гэж байна хэмээн евангелист асуув. Ачаанаасаа хурдан ангижар гэж тэр хүн хэлсэн. Тэгэхэд нь би ч бас яг үүний төлөө тэртээ байгаа үүдийг чиглэн явж байна гэд тэр үүд хүртэл явж очих юм бол тэдний зааж өгсөн газар руу очиж ачаанаасаа ангижрах юм гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр хүн нарийн үүд рүү хөтлөх энэ замаас илүү сайн бат дөд хэрнээ хавгүй аюулгүй өөр замыг зааж өгье гэсэн. Түүний заасан шин зам нь толгодын цаана байдаг нэгэн эрхмийн гэрт хүргэх ба тэр хүн намайг ачаанаас минь салгаж өгөх болно гэж хэлсэн юм. Ачаанаасаа хурдан салахын төс болсон би түүний энэ үгэнд итгэж явж байсан замаасаа гарч энэ замаар орж явсан. Гэхдээ энд хурч ирснийхаа дараа хаданд дарагдаж өгөх аюул байгааг хараад цааш явж чадалгүйгээр зогсож байгаа минь энэ. Цаашаа юу хийхээ би мэдэхгүй байна. За тэгвэл Бурхны үгийг харуулах тул зогсож бай гэж евангелист хэлв. Кристиан чичирсээр зогсож байв. Евангелист айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээ зугтчихаагүй бол тэгэх тусмаа Тэнгэрээс сануулагч түүнээс бид нүүр бууруулан зугтаж чадна гэж өв. Гэж хэлээд мөн дахин харин миний зөвхт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд хэрв тэр ухрах аваас миний сэтгэл түүнийг таалахгүй. Тэгээд тэр Кристиан чи хамгийн дээд нэгний зөвлөгөөг үл хайхран амар амгалангийн замаас ухарч сүнс чинь мөхөх аюулд өөрийгөө хүргэжээ гэв. Кристиан өгсөн мэт түүний хөл унаад миний буруу би золгүй ээ гэж ойлов. Түүний харсан евангелист баруун гараас нь татаж босгоо. Хүний бүх нүгэл хийгээд оромжлол уучлагдах болно. Эргэлцгээ болж итэг гэж хэлв. Энэ үгэнд жаахан тайвширсан Кристиан арай ядан өндийн босож евангелистийн өмнө зогсов. Ингээд евангелист цааш үргэлжлүүлэн ярив. Миний чамд хэлэх үгэнд илүү анхааралтай ханд. Би одоо чамайг хэн төөрөлдүүлж бас тэр чамайг хэн рүү илгээснийг харуулах болно. Чиний уулзсан хүн бол ертөнцийн мэрэгэн ухаан юм. Чамтай уулзсан тэр хүн бол ертөнцийн мэрэгэн ухаан бөгөөд түүнийг ингэж нэрлсэн ч учиртай. Тэр зөвхөн ертөнцийн зүйлийг хайрлаж, ертөнцийн зүйлийг л зааж сургаж байдаг. Тийм учраас тэр үргэлж Ёсортхун хотын сүм рүү явдаг юм. Тэр тэгтлээ их ертөнцийн мэрэгэн ухааныг хайрлах болсон шалтгаан нь тэр үүнийг заавал Христийн загалмайг үүрэлгүйгээр явж болох хамгийн сайн арга гэж боддогтой нь холбоотой юм. Энэ хүний зөвлөгөөнд чиний мэдэж жигших ёстой 3 зүйл бий. Нэгдүгээрт тэр чамайг зөв замаас чинь эргүүлсэн. Хоёрдугаарт
Тэр чамд загалмайг жигшүүртэй зүйл болгох гэж хичээж байна. 3 дугаарт чиний хөлийг мөнх үхэл рүү хөтлөх зам дээр тавиулсан байна. 1-дүгээрт тэр таныг зөв замаас чинь эргүүлж, тааж түүний худал зөвлөгөөг дагсан гэдгээ мэдэж жигших хэрэгтэй. Яагаад гэвэл ертөнцийн мэрэгүү хааны зөвлөгөөг хүлээн авч байгаа нь Бурхны зөвлөгөөнөөс татгалзаж буй хэрэг мөн. Есүс нарийн хаалгаар орохыг хичээ гэж хэлсэн. Миний чамд зааж өгсөн хаалга бол яг тэр нарийн хаалга юм. Мөн эзэн нарийн хаалгаар ор, суурил руу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөтэлдэг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог гэж айлдсан юм. Энэ хорон муу хүн жижиг хаалга руу хүргэх нарийн замаас чинь чамайг эргүүлж, сүрлийн ирмэгдээр авчирчээ. Нарийн замаас гаргасныхын төлөө чи түүнийг үзэн ядаж, мөн зөвлөгөөг нь дагсныхаа төлөө өөрийгөө жигших ёстой. 2 дугаарт чамд загалмайг жигшүүртэй зүйл болгох гэсэн түүний үлсийг чи жигших ёстой. Учир нь загалмайг Египтийн эрдэнэсээс агуу их баялаг гэж үзэх нь чиний хувьд зохистой юм. Түүнээс гадна мөн алдрын хаан болох Есүс амиа оологч нь түүнийг алдах болно гэж айлдаад өөрийг нь дагагсад хандан хэрв хэн нэгэн нь над руу ирж өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн миний шав байж чадахгүй гэж айлджээ. Өгөхгүйгээр мөнх амийг эдэлж чадахгүй гэсэн үнний үгийг үүсгэгч. Тэр нэгний жижиг хаалган дээр явж очивол тэнд үхэл хүлээж байгаа хэмээн ятгсан сургаалыг нь чи жигших ёстой. 3 дугаарт тэр хүний үгэнд орж үхэл рүү хөтлөх энэ зам дээр эргэж зогссон өөрийгөө чи жигших ёстой. Үүний тулд тэр хүн чамайг хэн рүү илгээснийг, мөн тэр хүн чамайг ачаанаас нь чөлөөлж чадахгүй гэдгийг нь ч бодож үзэх хэрэгтэй. Евангелист цааш үргэлжлүүлэн ингэж ярив. Ачааг нь хөнгөлж өгөх чадвартай хүн хэмээн чиний итгэж хайж очих гэсэн тэр хүний нэр хууль ёсны юм. Тэр хүн өнөө хүртэл амьд байгаа эмэгтэй боолоос төрсөн нэгэн бөгөөд эхэн хүүхдүүдтэйгээ бүгд боолчлол дор байдаг юм. Гэхдээ маш хачирхалтай санагдаж байвч Бурхны ишлэлтийн дагуу тэр эмэгтэй таны толгой дээрээс нурахвэ гэмээр тонгоож байсан тэр Синаа уул болсон юм. За одоо бодоод үзээрэй. Тэр эмэгтэй болон түүний хүүхдүүд бүгд боол атал. Тэд чамайг эрхчлөөтэй болгож өгнө гэж чи яагаад найдваа? Тийм учраас тэрхүү хууль ёсны гэгч нэгэнд таны ачааг хөнгөлөх ямар ч чадвар байхгүй тодорхой. Хууль ёсны гэгч тэр нэгний ачаар хэн ч ачаанаасаа чөлөөлөгдөж байгаагүй. Цаашдаач байхгүй. Чи хуулиар зөвтгөгдөх боломжгүй. Хуулийн үйлсээр ачаанаасаа чөлөөлөгдсөн ямар ч хүн байхгүй. Тийм учраас ертөнцийн мэрэгэн ухаан бол худалч. Харин ноён хууль ёсны бол хуурам эхлэгч. Харин түүний хүү ёс зүйн хувьд бол сайхан царайнаас цаашгүй, хоёр нүүртэн бөгөөд чамд тусалж чадахгүй. Миний үгэнд итгээрэй. Чиний сонсон тэдгээр мэхлэгч нарын үг бол бүгд ямар ч утга учиргүй хоосон зүйл юм. Авралыг авахд тань саад хийхийн тулд миний зааж өгсөн замаас таныг эргүүлэх нь тэдний ганц зорилго юм. Ингэж хэлснийхээ дараа евангелист тэнгэр өөд дууга өндөрсөн чанга дуугаар хэлсэн үгээ баталж өгөхийг гойв. Тэр даруй хөөрхий Кристианы зогсож байсан уулын оройгоос чангаар ярих дуу мөн галын дүл гарав. Үүнийг харсан Кристианы нурууных нь ус босгочгөл болов. Уулнаас гарах дуун ийм өгүүлв. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь хуулийн номонд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан гэв. Мөхлөөс өөр замгүй боллоо гэж бодсон Кристиан гашуунаар уйлж эхлэв. ертөнцийн мэрэгэн ухаантай уулзсан үеэ харааж, бодол зөвлөгөөнд нь хуурдсан өөрийгөө тэнэг хэмээн мянгантаа зүхэж байв. Зөвхөн махан биеийн хүсэл шунлаас урган гарах ертөнцлөг зөвлөгөөнд нь тийм амархан автаж зөв замаасаа эргэснээ бодохоор маш их ичиж байв. Уйлж жаахан тавширсан Кристиан евангелист руу хандаж үнэн сэтгэлээсээ ингэж хэлв. Эрхмээ, та юу гэж бодож байна? Надад найдвар бий болов? Би эргэж очиод нарийн замаар жижиг хаалга руу явна гэвэл зөвшөөрөх болов? Эсвэл хийсэн алдаанаасаа болж би хаягдаж ичхүүртэйгээр гэр өөдөө буцах уу? Тэр нэгний худал зөвлөгөө сонссон намайг өршөөгөөч. Миний энэ нүгэл уучлагдах болов? Тэгэхэд евангелист ингэж хэлв. Учир нь чи үүгээр хоёр бузар нүгэл үлдсэн учраас чиний нүгэл маш их. Зөв замыг орхисон нь нэг нүгэл бол хоригдсан замаар явсан нь ч бас нүгэл.
Гэвч жижиг хаалганы сахиул энэрэнгүй сайхан сэтгэлтэй нэгэн тул чамайг хүлээн авах болно. Гэхдээ чи цаашдаа болгоомжтой бай. Бурхны уур хилэн хормын дотор дүрлзэж чи замдаа өгөж болзошгүй тул дахин замаасаа эргэж нүгрээ буруулахгүй байхыг анхаар. Дараа нь Кристиан нарийн зам руугаа буцах хэрэгтэй хэмээн өөртөө өгүүлсээр байв. Евангелист түүнийг үнсэж, инээмсэглэн урамшуулж замдаа гар хэмэв. Ингээд Кристиан яаран босож замдаа гарав. Тэр замдаа хинтээж угсаалсангүй. Хэн нэгэн хүн яриа өрнүүлэх гэж оролцсон ч тэр тэдний зөвлөгөөнд жихээвэл хандуулан заашилсаар байв. Яг л аюултай хориотой газраар аялж буй хүн шиг явж байв. ертөнцийн мэрэгэн ухааны худал зөвлөгөөд агахаар орхисон өнөөх нарийн зам руугаа буцаж ирэх хүртлээр тэр инхүү яв.